Одоо тэгэхээр Монгол улсаа хөгжүүлээ. Би солонгосоос ирээд нэг л зүйлийг одоо дотор нь байх үедээ урд нь ойлгодог байсан бол одоо бол маш их нэг зүйлийг бол хараад их харамсаж байгаа. Ямар их муухай бохир ховж хөөцөлдсөн улс төрийн орчин Монголд маш их ам бүх орсоор байна вэ гэж. Таныг ерөнхийлөгч ерөнхийдөө тийм гайгүй байсан уу? Яг мянганы зам хийж яхад их хөрийн асуудлыг тэгэлж яхад бол ийм байгаагүй гэж би боддог байхгүй юу. Зорилго нь жижигэх тусмал одоо айгүй жижигхэн зорилго шүү дээ. Энэ хоёрыг сонгуульд оруулахгүй гэсэн зорилго. Тэ? Монгол улсаа хөгжүүлэх гэсэн зорилго ерөөсөй байхгүй болсон шүү дээ. Тийм. Монгол ардын хувьсал намыг сонгуульд оруулахгүй гэсэн зорилго. За. Тэгэхээр тийм жижиг зорилго хөөцөлтөөр ерөөсөй энэ улс төр өөр их бохир болдго юм байна. Мянганы зам, мянганы төмөр зам, тэ? Орон сууцчлуулъя. Одоо энэ Улаанбаатар хотын утаанд бүгдээрээ ханаагаад хордоод л явж штэ. Орон сууцчлуулах юм бол энэ утаа чинь алга болчих штэ. За. Тийм учраас бол том хөгжлийн бодлого ярьсан цагт бол Монголын улс төр ирүүлчих юм байна. Том улс төрийн бодлогоор өрсөлддөг. Том улс төрийн бодлогыг ард түмэн хардаг. Тэ? Мянганы замыг сонирх уу ард түмэн? Эсвэл өнөөдрийн 10,000 төгрөгийг сонгох уу? Та өөрөө л мэд. Хүүхдийн чинь сургуулийн төлбөрийг үнэгүй болгоё гэж ярьж байна. Эсвэл та 5,000 төгрөг сонирх уу? Эсвэл таныг орон сууцтай болгоё. Эсвэл та гурил нэг уутах гурил сонирх уу? Тэгэхээр би бол одоо өнөөдөр монголчуудад арай хэрсүү, арай хариуцлагатай болсон баг. 5,000 төгрөг, 10,000 төгрөг бол нэг л өдрийн хоол. Тэгэл доошоо гарна. Монгол улсаа бид нар бол Монгол улсаа л хөгжүүлье. Ийм л том зорилгыг Монгол ардын хувьсалт нам ярив. Магадгүй өнөөдөр хамгийн жижиг гэж ярьж байгаа, ард үзэгдэж байгаа, янз янзаар адлагдж байгаа, хөөгдөж байгаа, туугдж байгаа, хилмигдэж байгаа нам нь энийг ярих тийм эрүүл сарвал байна гэдэг чинь бас зүг. Нөгөө хоёр маань хоорондоо үзэлцээд байгаа ч юм уу, эсвэл хоорондоо тохироод байгаа ч юм уу мэдэхгүй энэ асуудлыг ярьж өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр бид ярил л да. Тэгээд ард түмэн шийдгэлдэ аль нь зөв юм.